Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ 7 хоног бүрийн мягмар 5 гарагийн 14 цагаас чөлөөт ярилцлага терминал нэгтгэх студиэс та бүхэн төрдөг. За өнөөдөр бид барилгын материалын үйлдвэрлэл тэр дундаа цонх шилийн хийцийн салбарын өнөөгийн хөгжил технологийн инновац дүрм журм нормын талаар ярилцахаар экспертүүдийг студидтэй урьсан байна. За мөн одоо барилгын үйлдвэрлэлийн удирдал эхэлж байгаатай холбогдуулан энэ сэдв тун чухал ах гэж бодож байна. Ингээд хоёр зочиндоо урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Өөрсдийнхээ компанийнхаа тухай танилцуулж өгөө юу? Бид бол үйл эвдэх зорилгын арга буюу тамталтын аргаар барилга дээр очиод барилгын төсөлтөөр одоо суугдсан байгаа, ханд наагдсан байгаа одоо хэдэн зуун ширхэг, мянган ширхэг ч юм уу тэр шилхэн хийцлийн деталь болгон дээр бид нар нэг бүрчлэн одоо наривчлал үзүүлэлт сайтай багжуудаар хэмжилт хийгээд дүгнэлт гаргадаг. Сүүлийн үеийн хэрэгжүүлж байгаа ажлуудаас дурдах юм бол технологийн онцлогуд, инновац шингэсэн бүтээгдэхүүнүүд гих мэтчлэн бас яг хэрэглэгчдэд, үзэгчдэд хүрэх мэдээллүүдээс та хоёр маань аль аль нь дурдахгүй юу? За манай техникийн албан итгэмжлэгдсэн ач төс компани өнгөрсөн хугацаанд нийслэлийн хөрөнгө оруулалтаар болон төрийн хөрөнгөөр баригдаж байгаа 60 орчим барилга байгууламжинд хэмжилт дүгнэлтийн ажил хийж ирсэн. За ер нь зүгээр сүүлийн үед гэх юм бол өнгөрсөн өвлөөс Монгол Улсын их хурлын гишүүн ганц зэргийн лусан жамцын санаачлан хэрэгжүүлж байгаа Дулаанбаатар гэдэг нөлөөллийн аянд оролцлоо. За уг аяны хүрээнд бол бид нар нийслэлийн 7 дүүргийн 50 орчим хорооны 3000 гаруй иргэдэд цонх шилэн хийцлэлийг одоо яг гэрийнхээ төвшөнд хэрхэн яаж арчлах уу, яаж дулаалгыг хийх үү, ер нь сайн цонх гэдэг ухтун ойлголт маань юу юм бэ? За нугас дүгжээ, эрзэн жиргэвчээ хэрхэн яаж сонгох вэ? Цонхоо солихоор төлөвлөж байгаа бол юун дээр анхаарах вэ гэх зэрэг одоо шууд одоо ингээд иргэдэд бол мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа. За мөн одоо зорилттой бүтлгийн 70 орчим айл өрхийн цонхыг бид нар одоо өөрсдийнхөө компани санхүүжилтээр 30 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр дулаалгын ажлыг хийж өгсөн. За мөн одоо нийслэлд хэрэгжиж байгаа дулаалга гэдэг хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн засаг дарга мандуултай санамж гэрээтэй байдаг. Тэгээ мандуул дарга бол одоо бас яг энэ айл өрхүүдийн дулаалгын ажил дээр шал, хан, тааз, туурга, дээвэр дээр очиод дулаалгынхаа асуудлыг бүрэн бид нар бол одоо шийдчихэд байна. Яг цонх шилэн хийцэлээр очиод тулчаад байна. Бид нар энэ дээр бол яг мэдээлэл байхгүй байгаа даа гэдэг ийм одоо хүсэл тавиад бид нар бол хамтарч ажиллаа. Тэн дээр бол бас маш олон иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөөд сургалт зохион байгуулад ингэж ажиллаа. За сүүлийн үед хийж байгаа одоо санаачилж хийж байгаа ажлууд гэх юм бол бид одоо энэ амны орон сууц инновац хөгжлийн төвтэй хамтраад ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн зураг төсөл дээр тусгагдсан тэр цонх шилийн эзэлтэй бас хэмжилт дүгнэлтийн ажил хийгээд явж байна. Мөн одоо мягмар дарахтай барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв гэж байгаа. Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баталгаажуулалт хөгжүүлэлтийн төвийн одоо захиалгаар бол бид нар бас одоо энэ тохирлын гэрчлэгээ авах мөн сунгах хүсэлтэй байгаа байгууллагуудын цонх шилийн эзэлтэй хэмжилт дүгнэлтийн ажил хийгээд явж байгаа. Цонх констракшны тухайд одоо таны хувьд бол яг менежер хүнээс гадна яг энэ төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт инновац дээр бас яг өөрөө гар бие оролцсон хувьд сүүлийн үеийн ер нь технологийн шинжилэл юу байна? Ер нь энэ цонхон дээр юуг анхаарах шаардлагатай байдаг юм бол? За бид нар бол цонхонд явагддаг дулаалдлыг судлаад за цонхонд тавигдах одоо чухлын дистраллаар 3 хэсэгт одоо чухалчилсан байгаа. Цонхон дээр за нэгдүгüүрт болохоор бид нар бол цонхон одоо цонхны шиглэлгээ байгаа. Цонхны шиглэлгээ бол нийт цонхныхаа 70-80% эзэлдэг. Тэгээ маш их дулаан алдагдал цонхны шиглэлгээгээр одоо трансмисс буюу цул битийн дулаан дэмжүүлэлт явагддаг. Тэгэхээр нэгдүгээр тавьж байгаа шаардлага бол цонхон дулаан техникийг үзүүлэлт нь барилгын орон ба дүрм дулаан хамгаалал 25/1-20-ыг хангасан байх ёстой. Стандарт энэ бол тийм барилгын орон ба дүрмээр. За хоёрдугаарт бол цонхны одоо тавигдах дулаан техникийг үзүүлэлтийн чухал зүйл бол цонхны суулгалт байна. Тийм. Тэгэхээр цонхны одоо суулгалт бол одоо заадлын хэсэг гэсэн үг. Цонхны эргэн тойрны заадлын хэсэг гээр нийт дулаан авлагтын 100% гэж үзгээд 30-аас 40% цонхны заадлын хэсгээр алдагддаг байгаа. Тэгэхээр заадлын одоо гадна дулаалгын бүс үндсэн үе, дотор үегээд 3 тусгаарлалтын үе, дулаан тусгаарлалт, дуу чимээ тусгаарлалт, чиг уур ус чиг тусгаарлалтыг анхаарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр
Хоёрдугаар одоо шаардлаган дээр MNS 6266 барилгын цон хааны уул зэрэг угсралтын задал техник ерөнхий шаардлагад стандартыг биелүүлсэн байх ёстой. За тэгээ хамгийн сүүлд одоо 3 дугаар яриад бол цонхны одоо үндсэн материал үйлдвэрлэл угсралтын одоо хэсгүүд орж ирж байгаа. За тэгэхээр үүнд бол үндсэн одоо хунц төр бол MNS 58 74 2008 цонх хаалганы полимерийн хлорид цомил идэлхүүн гэдэг техник ерөнхий шаардлагын стандарт байна. За цонх хаалганы угсаргааны MNS 5830 гэдэг техник ерөнхий шаардлагын стандартыг бас биелүүлсэн байх хэрэгтэй байдаг. Яг өнөөгийн Монгол улсын стандартад хэрэглэгдэж байгаа цонх, шилэн фасад, шилийн хийцлийн нөхцөл байдлын тухайд мөн дэлхийн бусад улс орнуудад яг хэрэглэгддэг энэ төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад юу н ямар хөө байгаа вэ? Мэдээж чанар стандартлын дээр яригдах юм шүү дээ, тийм ээ. За 2016 оны барилгын тухай хуулийн 19-ийн 4 дахь заалтан дээр бол барилгын хийц үтгсэн эрчим хүчний хэмнэлттэй тусгай зөвшөөрлийн одоо хүрээнд явагдана гэсэн ийм заалт бий. Яг энэ хуулийн хэрэгжилтийн эхний жилүүдэд бол нэг 280 орчим байгууллагууд эрчим хүчний хэмнэлтэйгээр цонх шилийн хэц үйлдвэрлэнэ тусгай зөвшөөрөл авсан байдаг. Яг бодит байдал дээр өнөөдөр бол нөхцөл байдал дээр ямар байна гэхээр яг эрчим хүчний хэмнэлттэй дулаан техникийн үзүүлэлт сайтай технологийн алдаагүй ийм цонх шилийн эзэл шилэн фасадыг үйлдвэрлэж байгаа байгууллага бол маш зөх. Ер нь бол гарын 10 хүнд багтж гин үгүй юу гэдэг. Одоо ийм байна. За ер нь энэ эрчим хүчний хэмнэлттэй дулаан одоо энэ цонх шилийн фасадыг үйлдвэрлэхгүй тий одоо ингээд масаараа ингээд нэг юм замбраагүй ороод ирж байгаагийн үндсэн шалтгаан бол гүйцэтгэлийн хяналт гэдэг юм байхгүй болсон. Тэг энийг одоо төрөөс янж байгаа юм байхгүй. Энийг яндаг төрийн бус байгууллагууд байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо яг өнөөгийн нөхцөл байдал бол одоо ингээд энэ цонх шилийн эзэл маань бол маш их дулаан алдагдaltaй технологийн алдаа ихтэй ийм нөхцөл байдалтай байна. Таны хувьд юу гэж харж байна вэ? Гадны улс орнуудын стандарт, Монголын стандарт ямар байна вэ? Яг хэрэглэгдэж байгаа технологийн тухайд бол одоо бусад улс орнуудтай харьцуулахад хэрэг байдаг юм бол Монголд. За ер нь бол барилга ноорон ба дүрм дулаан хамгаалал гэж байдаг. Барилга ноорон ба дулаан хамгаалал дээр болохоор Монгол улсыг галгааны бүсээр нь дөрвөн бүс туваадаг. За тэгээд ухаан бүсэд барьж байгаа барилгыг ангиллаар нь 3 ангилт туваадаг. Тэгэхээр одоо нийтийн орон сууц, цэцэрлэг сургууль энэ төр бол барилгууд бол 1-р ангиллын барилга тооцогддог. За тэгэхээр халаалт үйлдвэрлэлийн хэм оног дээр одоо тухайн одоо барилга нь тухайн баригдсан бус нутагт нь яг хэр хүйтэн байхаас хамаарат халаалт үйлдвэрлэлийн хэм оног нь одоо халаалт үргэлжлэх хугацаагаас харилцаа адилхан байдаг. Тэгээ Улаанбаатар хот бол 7 мянга багтдаг. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ер нь халаалтын одоо үйлдвэрлэлийн хэм оног нь урт байна. Өвлийн үргэлжлэх хугацаа урт гэсэн үг л дээ. Тэгэхээр яг Улаанбаатарт одоо цонхон тавьж байгаа дулаан дэмжилтийн өрөөс эсрэг үзэсгэлэн 0.65 м/квадратыг хүртэн градусайхан бат үзүүлэлт байх ёстой гэж заасан байдаг. За энэ нь болохоор тухайн цонхон барилгад эзлэх ханыхаа талбай хэмжээ 18%-аас одоо дээшгүй тохиолдолд ийм байх ёстой гэд үзүүлэлтийн одоо шаардлага бол барилгын нормын төрөн дээр байдаг. Одоо түгээмэлд одоо сүүлийн үед барилгачлалд одоо их хөгжиирээр ханд эзлэх цонхны талбай хэмжээ нэлээд нэмэгдэж байна. Тий, одоо 18% байхад болоод одоо 30, 40, 50, за одоо бүр 100% одоо цонх болж эхэлж байна л даа. За тэгэхээр ер нь бол энэ барилгын нормын мад өрмээрээ бол цонх нь одоо хантай дүүцхүйз одоо дулаан байж иж өнөөдөр одоо эрчим хүчний хэмнэлттэй цонх болох юм. Тэгэлгүй хав. Та түрүү хэллээ 280 орчим яг энэ цонх шилэн фасад шилийн хийцлэл хийдэг компани зөвшөөрлөө авч ирсэн боловч яг стандартын дагуу үйлдвэрлэдэг нь одоо 1% ч хүрэхгүй байна гэж байна. Тэгэхээр яг энэ дээр хяналт шалгалтын ажил дутуу байгаа учраас үйлдвэрлэл дээр алдаа гараад тэрийг хэрэглэгчид нийлүүлээд байна гэдэг асуудал үүсэж байна. Тэгэхээр тэгвэл таны хар бол одоо хяналт шалгалтыг юу н хэрхэн яаж хийгдэх вэ? Нөгөө талдаа энд маш олон стандартуудыг хэлж байгаа боловч бодит амьдрал дээрээс хэрэгжихгүй байгаа тохиолдол байна гэж харж байна. Тий. Одоо ер нь бол энийг шийдэх нэг л гаргалгаа байна гэж бид нар үзэж байгаа. Манай техникийн хяналтыг идэвхжүүлсэн байгууллага Ачтүс компани бол эрчим хүчний хэмнэлтэд
цонх шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо гэж бий. За тэр холбоонд хариалагдаа тэр холбооны дөрөв үйл ажиллагаа явуулдаг. За манай компани зөвлөх эрчим хүчний хэмнэлттэй цонх шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Монгол Улсын зөвлөх инженер, барилгын эрчим хүчний аудитор Ган Төмөр гэдэг одоо хүн бий. За Ган Төмөр захирлын одоо сүүлийн 10-аад жилийн одоо судалгааны үр дүн бүх юм бол зүйл бол одоо энийг илтгэдэг. Тэгэхээр энийг шийдэх цорын ганц гаргалгаа бол ерөөсөө энэ хэмжилтийн ажлыг л дүгнэлтийн ажлыг бий бол одоо энэ тогтолцоог бий болгоё гэж. Одоо товчхон хэлэх юм бол нөгөө EMR-ийн тогтолцоо гэдэг. Одоо ерөн сүүлийн үед бол бас энэ төр засгийн удирдлагууд за ялангуяа энэ чиглэлтэй дүүргийн засаг дарга мандуул дарга бол бас нэлээд ярьдаг болцсон байлээ. Тэрний үгээр одоо нөгөө EMR-ийн тогтолцоо буюу бид нар ямар нэгэн ажлыг хийхдээ хэмждэг байх хэрэгтэй. Тэрийгэ хэмжээд бид нар хянч чаддаг байх хэрэгтэй. Хянч чадчих бид нар тэр ажлаа удирдаад зөв явна гэсэн. Тэгэхээр энэ EMR-ийн тогтолцоог л одоо манай цонх шилэн фасадны үйлдвэрлэлийн салбарт оруулж ирэх маш чухал одоо шаардлагатай. Одоо юу гэдгийг манай ганцхан ач түйс компани ганцаараа дангаараа одоо ингээд энэ олон барилгын төслүүд дээр очиод хэмжилтийг хэрэгж гүйцэхгүй. Тэгэхээр төр засгаас одоо ч юм уу эсвэл төр хувийн хвшлийн хамтын одоо хамтарсан хэлбэрээр ч юм уу энэ гүйцэтгэлийн хяналтыг л одоо бий болгохын тогтолцоог л нэвтрүүлэх шаардлагатай гэж гарч байгаа. Маш олон төрлийн стандартыг бол Монгол улсад одоо мөрдөх шаардлагатай гэдэг нь барилгын дүрм журм норм норматив дээр тусгасан байна. Гэвч араас нь хяналт байхгүй гэдгийг одоо төдийлөн бас ухаж ойлгохгүй илүү тодруулах шаардлагатай болтон. Жишээлбэл барилга ашиглалтанд ороход улсын комиссийн очиж хүлээж авна. Тэгэхээр одоо бусад одоо барилгын хийцлэлүүд дээр тодорхой хэмжээний шалгуурыг тавиад тэрийг улсын комисс хүлээж авах хэсэг одоо асуудал шийдэгдэх баг. Яг цонхны хийцлэл дээр стандартыг тусгаад өгсөн байдаг боловч хүлээж авахдаа ер нь ямар байдлаар яаж хүлээж авдаг юм болоо. За ер нь цонх одоо хүлээж авах дээр хэм бол эрчим хүчний одоо хэмнэлттэй цонх шилээ хийц гэдэг. Тэгэхээр юунаас бүрдэх вэ гэхээр нэгдүгürt дулаан хадгалдаг одоо өөр дээрээ тийм мөнгөн төрөлхтэй лоби төрөлхтэй шил. За хоёрдугаар шил хоорондын дүүрэлтээ хийх аргон хий байна. За тэр шилний эргэн тойронд идэх одоо дулаан ирмэг технологийн зай баригч гэдэг. За энэ гурван технологи цонхны шилжлэгэн дээр ашигласнаар нийт одоо цонхонд одоо цонхоор алдагдтал дулаан алдагтын 60%-ийг бол одоо арилгаж байгаа юм. Тийм. Тэгэхээр бол цонхны шилжлэгээ бол нийт цонхны 80% эзэлдэг. Тийм. Тэгэхээр одоо дулаан одоо цонхны шилгээр маш их алдагддаг. Тэгэхээр ер нь лоби шил гэж тэгэхээр ер нь юу вэ гэхээр одоо яг энэ мөнгөн төрөлхтэй энэ Оросоос Улсын албаны усаас оруулж ирдэг салфас технологийн мөнгөн төрөлхтэй шил байгаа. Тэгвэл мөнгөн төрөлхтэй шил нь болохоор дулааны үүсвэрээс ялгарч байгаа дулааныг буцааж тасалгаанд нь ойлгодог үйлчлэлтэй ийм цонхны шилдэг байгаа. За одоо Монголд бол цонх хаалга үйлдвэрлэгч маш олон болсон байна. За тэгээд одоо захиалагчдыг одоо лоби шил одоо дулаан алдагддаг шил тэгээд бас янз бүрийн шил ашиглаж янз бүрийн цонх арга барилаар цонх хийж яана л да. За тэгэхээр яг одоо дулаан хадгалдаг одоо шил гэхэлэр одоо энэ дулаан хадгалдаг лоби шил байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй цонх болон шилийн хийцийн талаарх ойлголтыг бас үзэгчдэд түлхүү үгээ гэж бодож байна. За эрчим хүчний хэмнэлтийг хийх, дулаан хадгалалтыг сайн байлгах нь эргээд эдийн засгийн үр өгөөжтэй юм байна. Цаашлаад улс орны хувьд ч гэсэн эдийн засгийн маш том хэмнэлтийг үзүүлэх юм байна. За бүр том хүрээндээ бол одоо байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах гэдэг ийм одоо орчин үеийн шин хэв маяг болж таарж байна. Энийг бол одоо хүссэн үсээгүй технологийн тэр хөгжлийг дагаад гүйцэлдүүлэх шаардлага бол улс орон болгонд тулгарч байгаа. Гэхдээ зарим хөгжингүү улс орнууд бол мэдээж хизээний энэ технологиг нэвтрүүлчихсэн бодит одоо туршлага дээр тулгуурлаад ингээд улам сайжруулалт хийгээ явж байгаа. Тэгэхээр Монголд яг эрчим хүчний хэмнэлттэй цонх болон шилийн хийц гэдэг ойлголтыг хэр зэрэг түгээж байна. Хэрэглэгчдийн дунд мөн энэ ойлголт ер нь хэр зэрэг явж байна. Ер нь бол бас хэрэглэгчдийн талаар нэлээд ойлголттой болж байгаа юм билээ. Тэр өнгөрсөн өвөл Улаанбаатарын өрөөнд яваад ингээд мэдээлэл өгж явахд бол бас тодорхой ойлголттой болсон. За тэгээд яг одоо энэ цонх үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас Цонх Construction компани, Эрмэн Улс компани гээд одоо бас топ хэмжээний салбартаа манлайлж түүчилж ажилладаг компаниуд бол 18 оноос эхлээд энэ тусгай зориулалтын лоби төрөлхтэй шилээр эрчим хүчний хэмнэлттэй шилэн багц үйлдвэрлээд тэрийгэ иргэдэд
хэрэглэгчдэд нэлээд их сошиал маркетинг дээр зурчлаад эхэлсэн бэл. Тэрийг хүмүүс нэлээд бас тодорхой хэмжээний ойлголттой болцсон. Гэхдээ бас яг бүрэнгүйцэд биш. Тэгэхээр одоо түрүүн бас өөрөө ярьж байна. Монгол улсад бол яг өнөөдрийн байдлаар хуванцар цонхны 5 стандарт хэрэгжиж байна. За хөнгөн цагаан харамтай буюу металл цонхны 2 стандарт хэрэгжиж байна. Шилэн фасадны 2 стандарт хэрэгжиж байна. Тэгэхээр одоо ингээд энэ олон стандартуудын хэрэгжилтийг хангадаг, шалгадаг байгууллага байхгүй учраас энэ дулаан алдагдал те альва асуудлуудаас үүсээд байна. Сөрөг үг дагрууд үүсээд байна. За эрчим хүчний хэмнэлттэй цонх шилийн эсэл гэдэг ойлголт бол сая тамирын менежер бас ерөнхийд нь товчхон ярьлаа. Ер нь бол тусгай зориултын тэр лови төрөлхтэй тэр шил хоорондын зай буюу хөндөд уян одоо буюу хуванцар дулаан алдагдaltaгүй гуурс зай баригчтай. Тэгээд болж өгвөл одоо шил хоорондын зайгаа хүндхий аргон хийгээр дүүргэсэн ийм шилэн багцтай байх хэвээр. Ер нь энэ цонх шилэн хийцлийн дулаан алдагдлыг үндсэнд нь 3 ангилж авч үзээд байгаа. За нэгдүгээрт нь бол бүтээцийн дулаан алдагдал гэдэг. Энэ яад вөхөр шууд шилгээгээрээ дамж дулаан алдагдаж байгаа. За энэ бол одоо энэ нийт дулаан алдагдлын нэг 40-50% гэж саяас хэлж байна те. За дараагийн нэг дулаан алдагдал нь бол заадлын дулаан алдагдал гэдэг. Энэ нь болохоор MNS 62 66 гэдэг одоо суулгалтын стандарт байна. Тэгэхээр одоо юу гэдгийг тухайн үйлдвэр, тухайн байгууллага үйлдвэр дээр компани дээр хичнээн сайхан дулаан техникийн үзүүлэлт өндөртэй, сайн материалтай, тэгээд одоо технологийн алдаагүй мундаг цонх хийчихэд аваачаад эцсийн бүтээгдэхүүн болгож барилгын ханд суулгахдаа, айлын барилгын ханд наахта, байшингийн ханд наахта технологийн алдаатай стандарт бус суулгалт гэх юм бол ялгаагүй дулаан алдагдлыг өгүүлдэг. Тэгээд 3 дахь дулаан алдагдал нь бол завсартай дулаан алдагдлыг технологийн алдаанаас үйлдвэрлэлийн явцдаа одоо өнцөг булан цэвэрлэх бутуу үүдэг, тоноглол, нуус дүгжээг буруу байрлалаар хийдэг, эрзэн жиргэвчээ буруу сонгож эсвэл олон тасалж хийдэг, нэг уул зураг хийхгүй ч гэх юм уу те. За ингээд энэ технологийн алдаануудаас үүссэн юм завсартай дулаан алдагдлыг. Тэгээ ийм 3 төрлийн дулаан алдагдлыг яг цогцоор нь бид нар ингээд хяндаг те. Үйлдвэрлэлийн процессоос нь ахуулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод барилгын хаан дээр авч суулгасны дараах хүртэл нь хяндаг энэ тогтолцоог л бид нар бий болгох хэрэгтэй. Тэгээд энийг л бид нар сайн цонх. Энийг л бид нар эрчим хүчний хэмнэлт гэж нэрлэдэг. Ер нь бол одоо өнөөдөр манайхан нийтлэг нэг буруу ойлголт байгаа. За герман материалтай, европ материалтай гэд 3 давхар шилтэлгүүл бид нар сайн цонхтой, мундаг цонхтой гэдэг. Тэр хичнээн одоо тэр сайн материалтай байгаад, олон тасалвчтай, зузаан материалтай байгаад, олон давхар шилтэй байгаад, технологийн алдаатай, тусгай зориултын ловид хүрхлэхгүй байх юм бол тэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн сайн цонх биш. Тэгэхээр энэ тал дээр бол бас ер нь нэлээд сайн мэдээлэл иргэх шаардлагатай. Өртгийн хувьд одоо жишээлбэл ямар байх вэ? Өөрөөр хэлэх юм бол зөвхөн жишээ аваад ярихад одоо пассив байшингийн тухайд гэх юм бол ердийн байшингаас илүү өндөр өртөгтэй баригдаж байгаа боловч эргээд эдийн засгийн хэмнэлтэн тухайн байшинд оруулсан хөрөнгө оруулалтаа маш богино хугацаанд нөхтгөө гэдэг ойлголт байдаг шүү дээ. Лови төрхлөгтэй энэ цонхны талаар бас илүү дэлгэрүүлж танилцуулж өгөхгүй юу? Ер нь өртгийн хувьд бол нэг их хол зөрөөгүй. Тэг яг шилний хувьд гэж их юм бол яг барилгатаа оруулж байгаа хувь нэр нөх юм бол маш их одоо ашиглалтын явцтай бол эдийн засгийн өргөөжтэй. Улсад ч гэсэн яг халаалтын үйлдвэрлэлийн хэм хоног дээр бол бууруулах боломжтой. Тийм эрчим хүчний хэмнэлттэй цонх. Эрчим хүчний хэмнэлттэй цонх шилийн хийц үйлдвэрлэгч байгууллагуудыг ач түүлс компани өөрсдийн пэйж дээр бас ингэ танилцуулаад явж исэн. Энэ талаарх мэдээллийг бас та өгөхгүй юу? 25 оноос 2024 оны өвлөөс эхлээд эрчим хүчний хэмнэлттэй цонх үйлдвэрлэгч байгууллагуудыг шалгаруулах ажлыг зохион байгуулж гисэн. За энэ ажлыг зохион байгуулахдаа бид ШУТИС-ийн харьяа, Монгол Улсын шинжилгээ технологийн сургуулийн харьяа, барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, эрчим хүчний хэмнэлттэй цонх шилийн үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, за манай ач тус компани 3 байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. За ингээд ажлын хэсгийн ингээд хурлаар бол анхны шалгуур үзүүлэлтээ гаргаад, за ерөнхий болон тусгай шалгуур үзүүлэлтээ гаргаад, за ингээд энэ шалгуур үзүүлэлтийн хүрээнд энэ батламжийг авах хүсэлтэй байгууллагуудаас хүсэлт авсан. За тэгээд ер нь бол 30 гаруй байгууллагаас хүсэлт ирээд яг өнөөдрийн байдлаар 8 байгууллага одоо энэ шалгуурыг хангаад авсан байгаа. За энэ дээр ямар шалгуур үзүүлэлтийг барьдаг вэ гэвэл бид тухайн байгууллагын хийж гүйцэтгсэн 3-аас доошгүй барилгын төсөлтөөр нь очоод багцаар хэмжилт хийчихэж байгаа. За тэгээ хэмжилт хийгээд манай багж бол шилэн багсныхын бүтцийг, дулаан техникийн үзүүлэлтийг бүх юмд тодорхой гаргаж байна. Ингээд энэ дүгнэлтээ бичээд бид нар ажлын хэсгийнхээ хурлаар хуралдаад барилгын дулаан хамгаалтын норм дүрм заасан одоо тэр шаардлага үзүүлэлтийг 20%-аас доошгүйгээр буюу үндсэндээ бол 120%-аас дээш
давуулан биелүүлж байгаа энэ барилгын хашлага бүтээц буюу цонхондууд бид нар эрчим хүчний хэмнэлтэд цонх үйлдвэрлэж батламжийг олгосон. Тэгээд ер нь одоо энийг бид нар жилд нэг удаа олгоод явж ирсэн. Сүүлийн үед бас нэг сая дахин нэг ажил хийх оролдоод жилд 2 удаа олгож явуул яасан бэ гэж одоо ярилцаад удахгүй бас шийдэлд хүрэх бах. Байгууллагыг энэ одоо батламжийг авах хүсэлтэй байгууллагууд бол маш их хүсэлтэй ирүүлж байгаа. Энэ 8 байгууллагын одоо нэг номерын батламжийг авсан хамгийн өндөр одоо дулаан техник үзүүлэлтэд цонх үйлдвэрлэж энэ батламжийг авсан байгууллага бол энэ Цонх Construction компани. Тэгвэл одоо Цонх Construction компани хэдэн оноос эхлэн энэ эрчим хүчний хэмнэлттэй цонхыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг юм бэ? 2017 онд судалгаа хийгээд 18, 19 онд туршилтууд хийгээд 19, 20 онд ер нь бол 100% яг энэ эрчим хүчний хэмнэлттэй цонхоо хийж эхэлсэн байгаа л бишгэлээ ашиглаад. Тэгээд 2024 онд төсөлтөөгөө 25 онд одоо анхны одоо эрчим хүчний хэмнэлттэй цонх хийдэг батламжаа бол авсан байгаа. Холбогдох стандарт норм дүрмэнд ер нь цонхны хэмжээг зааж өгсөн байдгүй. Та түрүүн хэлжсэн анх бол 15% гэжсэн боловч одоо бол энэ бол баг шилэн 100% одоо бүтэн ханыг шил орлох, цонхоо орлох тохиолдлууд бол яг салбар дээр бол тодорхой бэлэн ингээ харагдаж байна гэжсэн. Тэгэхээр бол цонхыг бол ханд харьцуулсан харьцаа гэж байдаг. Тэгэхээр бол анх Америкт нэгдсэн улсад 1970-аад оны үед бол яг эрчим хүчний хямрал үүсгэд одоо тухайн цонхыг тухайн ханд эзлэх харьцааг ер нь тодорхойлсон. Ер нь цонхоор одоо ханыг бодвол арай их дулаан алдагддаг юм гэж илрүүлээд за ер нь бол одоо цонх ханы харьцаа гэдэг бол ойлголт бол үүссэн байдаг. Тэгэхээр бол одоо энгийн 2 давхар шилтэй цонх бол дулаан дэмжилтийн хөрөөсийн эсрэг бол 0.35-тай энгийн 3 давхар шилтэй цонх дулаан дэмжилтийн хөрөөсийн эсрэг 0.55-тай үзүүлэлттэй байна л да. Тэгэхээр бид нэр хэр одоо цонх хэр дулаахан байх вэ гэдэг хэмжүүр бол дулаан дэмжилтийн хөрөөсийн эсрэг үзүүлдэг. Тэгээд дулаан дэмжилтийн хөрөөсийн эсрэг үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд бол нэгдүгээр шилгийн эрчим хүчний хэмнэлттэй байх ёстой байдаг. Хоёрдугаар зөв цонхоо одоо зөв суулгасан байх ёстой байдаг. Яг стандартын дагуу цонхоо суулгаад хүйдний хугарлын цэгийг гадагш нь гаргасан байх ёстой гэдэг л та. Тодорхой харьцааг зааж өгсөн байдаг гэж байна. Гэвчиг одоо сүүлийн үеийн барилгууд битүү тойрсон шилэн хантай болсон. Яг тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ? Тэгээ ийм байдгийг. 2018 оны тухайн барилга гот байгуулалтын сайдын 217 тод тушаал гарсан. За энэ дээр үндэслээд гарсан манай одоо инженердээс гарсан зөвлөмж байна. Энэ дээр бол амны буюу хувийн орон сууцны хананд эзлэх цонх шилийн эзлэлийн хэмжээг 18%-аас хэтрэхгүй. За олон нийтийн буюу үйлчлэгээний барилгын хананд эзлэх цонх шилийн эзлэлийн хэмжээг 25%-аас хэтрэхгүй байна гэж заагаад өгсөн байхгүй. Тэгэхэд яг одоо дөрөв бас камер менежер хэлжсэн. Одоо ингээд тойроо битүү шил болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ нөгөө барилгынхаа хөгжлийг дагаад дизайн юмаа дагаад одоо ингээд шилэн томроод ингээд явчихлаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дээр ерөөс нэг зүйлийг л маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо тэр бүтээцийн буюу шууд дамжуулалтын дулаан алдагдaltaй шилжлэгээнийхээ энэ эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг юм тусгай зориултын ловид хүрхэлтэй 2 энгийн M1 гэдэг англи шилтэй байх юм бол тэрний дулаан техникийн үзүүлэлтэн тэрний шаардлагыг хангахгүй. Тэгэхээр одоо 2 юм тусгай зориултын ловид хүрхэлтэй тэгээд нөгөө шил хоорондын зайд нь аргон хийж өгсөн. Бас нэг чухал асуудал нь бол тэр шил хоорондын зайгаа холтцож өгсөн байх хэвээр. Ийм одоо үзүүлэлтийг хангаж иж бид энэ битүү том шил. Тэгээд дээр нь ямар нэгэн технологийн алдаагүй те силикон юу гэдгийг янз бүрийн юмудаар тоноглол дээр бол технологийн алдаагүй байж иж бид энэ битүү шил рүүгээ явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоо юу гэдгийг хуучных шиг одоо зүгээр ингээд урдаас орж ирж байгаа энэ энгийн M1 ангиллын шилүүдийг ингээд 3 давхар болгоод 4 давхар болгоод хийх юм бол ямар ч ялгаагүй тэрүүгээр асар их дулаан асар их эрчим хүч алдагдана. Тэгэхээр бид нар одоо ингээд энэ барилгынхаа хөгжлийг дагаад дизайнаа дагаад энэ өөрчлөгдөж байгаа энэ том шилэн формат нь ингээд томроод байгаа энэ үед бол бид нар ерөөсөө шилэн багцсандаа бол энэ тусгай зориултын ловид төрөлхтний шилийг л одоо ядч 2-оос доош оруулж өгөх юм шаардлагатай болчихж байгаа. Ач дүүс компани тухайд та түрүүн нэг тайлт дурдаад өнгөрлөө. Дулаан алдагдaltaй байгаа барилгууд дээр очиж тусгаад хөрөмжөр хэмжилт хийж зөвлөмжүүдийг өгдөг гэж. Тэгэхээр улс бол бас энэ ажлыг хийдэг шүү дээ, тийм ээ. Хувийн хвшлээс тэгэхээр танах
хийж зөвлөмжүүдийг өгдөг болж таарч байна уу? Юу улс бол одоо яг энэ ажлыг хийхгүй байна. За. Тий, бид одоо яамда салбарынхаа яамд барилгын хөгжлийн төв холбогдох газрууд бол хандаад ингэ явж байгаа. За барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв мегмар дарахтаа энэ байгууллагатай бол санамж зураад хамтраад ажиллаж байна. За яг нь ер нь бол гэхдээ сүүлийн үед орон нутгууд бол бас нэлээх онцгой анхаардаг болсон байна. Яагаад тэгэхээр энэ улсын төсвийн хөрөнгөөр баригдж байгаа барилга байгууламжид урдаас бүгд намт хаттаар тулсаас маш олон хэмжээний чанарын шаардлага хангахгүй цонхнууд орж ир суугддаг. Одоо ер нь бол товчондоо сургууль цэцэрлэгүүд гэсэн үг шүү дээ. Тэнд нөгөө бидний өөр хүүхдүүд, жоохнууд маань байгаад асар их хүйтэн орчинд даарж өрдөг асуудлууд гараад байгаа. Тэгээ одоо Орхон аймгийн засаг дарга зөрөгт үйл Дархуул аймгийн засаг дарга Газ жаргал дарга гэнтэй бол бид нар бас санамжийн төвшөнд одоо асуудлаа ярьсан. Энэ намраас одоо тийшээ бас хэмжилттэй ажиллая гэдэг. Нийслэлд бол 60 орчим барилга байгууламжид хэмжилт хийсэн гэдэг хэлсэн шүү дээ. Ер нь зүгээр одоо Номын Хойлдонг компани барилгын салбарыг одоо хариуцдаг Silk Road компани. Тэднийх бол одоо хаалт дүүргийн 19 дугаар ороонд хэрэгжүүлж байгаа одоо тансаг зэрэглэлийн гэж ярьдаг барилгын англиараа битүү матсан шилтэй юм шилэн хийцэл бүх юм дөрвөн барилгын төсөл дээр бол манайхаар хэмжилт хийлгээд явж байгаа. Тэгээд ер нь юу гэдгийг хариуцлагатай үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс бол одоо бидрийг өөрсдөө хүсээд байна. Ер нь энэ бол зайлшгүй байх шаардлагатай юм асуудал. Тэгээ одоо ер нь энэ 16 оны барилгын тухай хууль дээр бол эрчим хүчний хэмнэлттэй хийцүүдэж байна гэж заасан байгаа боловч ямар ч одоо тийм хяналт байхгүй учраас өнөөдөр ийм дулаан алдагдал ихтэй асуудал проблем ихтэй ийм одоо цон шил эзэл зах зээл тасар их нийлүүлэгдэж байна. Бас хуулийн дээр ч юм уу нэг тийм авцалтаагүй байдал бас ингээ харагдчихжээ л да. Өөрөөр хэлэх юм бол одоо улсын цэцэрлэг сургуулийг барьж байгуулахдаа тендер зарлаж идэг. Гэтэл тендер дээр ч одоо хамгийн хямд материалаар барьсан байх шаардлагатай болоод идэг. Нөгөө талдаа эрчим хүчний алдагдал багтаа эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологиор барих юм бол өртгөн илүү өндөр болоод идэг. Инхээр улсаас тавьж байгаа шаардлага маань уриалж байгаа уриалгатайгаа бас нэг юм зөрчилдөж байгаа нэг юм хэлбэр харагдаад байна шүү дээ. Тэгэхээр энийг юу яаж шийдвэрлэх боломжтой байдг юм бол экспертүүдийн хувьд та нар маань юу гэж хардаг вэ? Тэг ер нь бол энэ гүйцэтгэлийн ялт гэдэг нь маш сайн төвлөрдөж байна. Одоо тэр MR-ыг тогтолцоож. Тэгээ ялангуяа энэ Лувсан жанц гэсэн сүүлийн их ярьж байгаа да. Ер нь нэвтрүүлэгт орох болгондоо л яриад байгаа. Энэ MR-ыг тогтолцоо. Бид нар ямар нэгэн ажил хийхдээ заавал хэмждэг байх хэрэгтэй. Тэгээ хэмжиж байгаа юм бид нар тайлханд хяндаг байх хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид нар энийг баталгаажуулна, удирдах явна гэсэн. Тэр ийм тогтолцоо бол манай салбарт бүр яг байхгүй, яг шударга тухай л гэдэг. Үргээр огт байхгүй учраас ийм зах замбраагүй, ямар ч хяналтгүй ийм нийлүүлэлт. Тэгэд ер нь бол цонх гэдэг чинь бид нар ингээд хүмүүс энгийн ойлголтоор бол нэг шил араам хоёроос тэг хүрээж ааснаас бүрдсэн энгийн нэг ийм барилгын хашлах бүтээсч ойлгоод идэг. Яг стандартын шаардлага хангасан ямар нэгэн асуудалгүй ийм цонхыг хийж үйлдвэрлэхэд 25 нэр төрлийн үндсэн болон туслах параметралыг яг заасан стандартын дагуу хийж хэрэгжүүлж одоо бид нар ярьдаг сайн цонх гардаг. Нэг л одоо материалын шаардлага хангахгүй эсвэл тэрийн дутуу хийдэг ч юм уу ингэх юм бол нөгөөх чинь ялгаагүй шаардлага хангахгүй муу цонх болоод явчихж байгаа. Тэгэхээр асар нарийн одоо бас бүтцтэй ийм ашлаг бүтцтэй. Тэгээд түүнээс гадна яг энэ одоо барилгын компани төсөл хэрэгжүүлэгч нар за архитекторууд ер нь энэ одоо цонхог бол яг зөв ойлгохгүй одоо зөв төлөвлөхгүй байгаад байгаа бас асуудал байгаа. За тэгэхээр ер нь ямар төхөөрөгдөл болоод байна гэхээр одоо айгүй сайн өргөн хүрээтэй араантай цонхтол байвал их сайн шил нь 2 юм уу эсвэл 3 давхарлсан шилтэй байвал одоо сайн аливаа дээр нэг тоноглол материал нь сайн байвал тэр цонх сайн болно гэдэг төөрөгдлөөс яваад байгаа юм. Тэгэхээр энэ төөрөгдлийн үндэс нь юунд байна гэхээр бид нар яг энэ дулаан техникийн үзүүлэлт гэдэг зүйлийг ач холбогдол бага өгöd байгаа юм. Тийм. Тэгэхээр одоо барилгын ажиллах бүтээц бол одоо хан байна, цонх байна, дээврэн, шал байна, тус бүртээ өөр ингэсэн одоо дулаан техникийн үзүүлэлттэй. Тухайн дулаан техникийн үзүүлэлтээс нь одоо хамаарч тухайн одоо барилга байгууламжийг хэр дулаахан байх вэ гэдгийг бол тодорхойлогддог байхгүй. Тэгэхээр цонх бол ер нь бол одоо тонглог одоо ажиллах бүтээц, барилгын ажиллах бүтээц. Тэгэхээр
цонхонд ханыг бодвол ер нь дулаан дамжуулалт нь их арай дулаан алдамтгай байдаг. Тий. Тэгэхээр ханы одоо дундаж ханы дулаан дамжуулалт эсэргүүцэл нь 3 бүхлээс 4 бүхэл гэдэг дулаан дамжуулалт нь одоо дулаан метр квадрат 40 градус хаваах нь ватт үзүүлэлтийг хангасан байдаг л та 3-аас 4. Цонх бол дөнгөж одоо эрчим хүчний хэмнэлтэд хэдийгээр болж байгаа ч гэсэн барилгын нормод өрн тавьж байгаа шаардлагыг 120%-аар одоо биелүүлж байна л да. Тэгсэн хэдий ч ер нь бол одоо барилгад гүйцэхгүй барилгын одоо дулаан техник үзүүлэлтэд харьцуулбал талд нь очиж байгаа юм л да. Тийм тэгэхээр яг цонх бол ер нь одоо ханд эслэг талбай хэмжээнд яг тааламжид боломжид одоо хэмжээ нь бол дунджаар нэг 20-30% байх болоод байгаа юм. Тэгэхээр архитекторууд бол бас ямар алдаа гараад байна гэхэлэр ер нь одоо цонхыг том хийчихвэл одоо байгалийн гэрэл их хэмжээгээр орж ирнэ, нарны элч их хэмжээгээр орж ирнэ, үзэгдэх харчин ихсэн гэж ер нь бол төлөвлөгддөг. Яг энэний цаана юу болоод байна гэхэлэр дулаан дамжуулалт авдаг. Тийм хэдий цонх ханд эсрэг талбай томорно, тэдий хэрээр одоо тухайн цонх нь илүү дулаан болох шаардлагатай байдаг. Тийм. Тэгэхээр дулаан болох гарц гаргалгаа гэх юм бол эрдвэр цонхны шилгээгээ сайжруулах. Шилгээ сайжруулна гэх юм бол одоо яг энэ зөв одоо зөөлөн бүрээстэй мөнгөд хүрцтэй лөгөө шилийг ашиглах, шил хоорондын зайг холдуулах, шил хоорондын хөндийг бол аргон хийгээд дүүргэх, эргэн тойронд нь дулаан баг дамжуулдаг, дулаан ирмэг технологийн зай баригч ашиглах. За хоёрдугаар цонхыг маш сайн суулгах гэдэг. Тэгээ цонхыг сайн суулгана гэдэг бол орчин үед бол одоо дүүргэлтийн одоо барилгын ажлах бүтээц олон төрөл болчиход байна. Бүрэн зүтгэмэл, за одоо хөөсөн блок, за тэгэл одоо янз бүрийн тийм шохон блок гэсэн маш олон төрлийн одоо дүүргэлтийн материал одоо хөгжсөн байна. Дулаалгын материал маш олон төрөл болсон байна. Басалт түн, за тэгэл XPS хөөсөн зэрэг. Тэгэхээр одоо цонхыг нэг хэм маягаар суулгах боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр манай компани за сүүлийн 5 жил цонхны суулгалтын хэд хэдэн шийдэл нэвтрүүлсэн. За нэг одоо яг сүүлийн үед нэвтрүүлж байгаа шийдэл гэх юм бол цонхны доод хэсэгт хийгдэх им хөөсөн цэр материал аа. Энэ нь болохоор одоо Герман болон Европт одоо модонд ороод одоо түгээмэл ашиглагдаад байгаа. 1 м кубтэй 150 кг-ын нэвтрэлтэй хөөсөн цэр байгаа. Тийм. Энэгүй хөөсөн цэрийн дулаан дамжуулалт итгэс дөр нь 0.039 буюу одоо чигжээс хөөсний хэмжээнд байгаа. Маш өндөр нэвтрэлтэй гэж байна. Тийм, маш өндөр нэвтрэлт, маш дулаахан бөгөөд маш даацих. Тийм. За энэ болохоор зөвхөн цонхны доод хэсэгт хийгдэх юм зүйл байгаа. Тэгээ түүнээс гадна 2019 онд одоо давхар суулгалтын шийдэл гэж нэвтрүүлсэн байгаа. Монгол Улсын зөвлөх инженер Гант Мөргөө нэвтрүүлсэн цонхны давхар суулгалтын шийдэл ба давхар суулгалтын шийдэл нэвтрснээр цонхны эргэн тойронд одоо хөөсний зай нэмэгдэж, цонх хилэг дотгошоо татагдаж суугдаж, тэгснээр бол цонхны одоо цонхоор явагдах хүүдний уурал эмцэг, за тэгээ эзотерик гэж ярьдаг. Тэр одоо шүүдэр бугцах гадагшлах нөхцөл бүрдэж байгаа юм л да. Тэгээд тийг суулгаснаар бол цонхны хүрээний хэсэг бас илүү өргөн болж эхэлдэг. Тийм. Өнгөрсөн жил 25 онд манай компани цонхны гадна дулаалгын бүсийн суулгалт гэх технологи мөн нэвтрүүлсэн. Тийм. Тэгэхээр одоо гадна дулаалгын материал өндөр нэвтрэлтэй болж дулаан дамжуулалтанд багасж байгаа энэ үед одоо Германы мэрэгчлэлтэнгүүд бол юу гэж хэлж байна гэхээр энэ нь бол цонх үнэхээр тийм одоо дулаан баг дамжуулдаг дулаалгын материалтай бүс дээрээ цонх сууд байших ёстой байна гэдэг бас шинэ шийдэл бас байгаад байгаа. Тийм. Манай компани мөн стандарт суулгалтыг бол одоо сүүлийн 15 жил хэрэгжүүлж байгаа цорын ганц компани байгаа. За стандарт суулгалтанд гол анхаарах зүйл гэх юм бол ерөөсөө энэ чигжээс хөөсийг бол одоо байгалийн 3 хүчин зүйлээс тусгаарлах хэрэгтэй байдаг. Нэг нь болохоор нарны хит тагаан туяа, хоёрд нь болохоор одоо байгалийн тундас, гуравт нь салхи. Энэ 3 зүйлээс хөөсний чигжээс хөөсийг тусгаарлах нь одоо маш чухал. За тэгээд цонхны ер нь бол энэ насжилтыг тодорхойлдог зүйл бол чиг тусгаарлалт. Тийм. Тэгэхээр ер нь бол энэ заалын иргэн тойрон чиг тусгаарлалтыг маш сайн хийх ёстой. Ер нь бол чиг тусгаарлалтыг сайн хийх юм бол цонх ер нь бол тухайн одоо барилгын ханахад нөхөнд бол дор ээж нэг 40-50 жил одоо чанартай хэвээрээ байршихаас нэг гол үндсэн хүчин зүйлүүдийн нэг баг юм. За тэгээд чухал зүйл дараагийн хүчин зүйл гэх юм бол цонхны зөв бэхэлгээ. Энэ бэхэлгээ бас яагаад чухал болж байгаа гэхээр сүүлийн үед цонхнууд их том болоод байгаа. Том болоод байгаа болохоор одоо цонхны бэхлээ нэг хэм маягаар болоод
бэхлэх боломжгүй болчиход байгаа. Тийм зарим тохиолдолд анкарлах гэж ярьдаг одоо тэрэгчтэй шүрүүпээр нефт одоо ханлууга татаж суухыг бас хэлдэг байгаа. Тийм учраас ер нь цонхны суулгалтын дээр манай компани маш өндөр ач холбогдол өгдөг. За тэгээд дараагийн 3 дахь хүчин зүйл бол цонхны дулаалгын одоо амлгааны дулаалга хэсэг байна. Тийм тэгэхээр л одоо маш олон цонхны компаниуд, барилгын компани ер нь юун дээр бас төөрөгдөл үүсдэг вэ гэхээр цонхыг ингээд бэхлээд цонхны нүхэнд бэхлээд эргэн тойронд нь чигжээс хөөсийг шахаад явхад тэгэл тэр цонх ингээд болчдөг гэж боддог бол ер нь цонхны энэ гатан дулаалгын амлгаа дотор тавцсан дотор одоо амлгааны хэсэг бас одоо маш дулаалгатай байх хэрэгтэй байдаг. Тийм болохоор манай компани одоо сүүлийн 15 жил дулаалгатай одоо энэ ховцор амлгаа тавцсан нэвтрүүлээд айл өрх барилгуудад одоо нийлүүлсэн хийж гүйцэтгэхээр ирээд байна. Сүүлийн үеийн технологиуд бол мэдээж одоо хамгийн сайнаараа илүү одоо сайжруулалт хийгдээд ингээ явж байгаа. Ер нь Монголын нөхцөлд аль улс орны технологи илүү сайн нийцдэг юм бэ? Энэ тал дээр хийгдсэн ер нь судалгаа байдаг уу? Одоо жишээлбэл зөвхөн жишээ татаад ярихад л одоо пассив барилгын норм, дүрм журм стандарт бол улс орн болгонд өөр байдгийн байлээ. За яг энтэй адилхан Монгол улсад зөвхөн одоо цонхны болон шилийн эцсийн технологи, стандартын тухайд аль улс орных илүү дөхүү байдаг вэ? Та бүхэн ч гэсэн мөн одоо судалгаагаа хийхдээ, бараа бүтээгдэхүүний татаа авалтаа хийхдээ ямар зүйлсүүдийг чухалчилдаг юм болоо? За тэгэхээр ер нь бол аль улс гэхээс илүүтэйгээр ер нь одоо цонхонд ямар төрлийн цонх, ямар төрлийн амны төрлийн орон сууцнд хийж байгаа нэг чухал болж байна. Зориулт нэг чухал болж байна. Зориулт нэг чухал. Тий. Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлтэд амны орон сууцад их олон төрлөөр дэлгэрч байна. За тэрний нэг хэлбэр гэх юм бол одоо hybrid house байна л да. Hybrid house нь тэр бол цонх бол гадна гонхны хэсэг, дотор цонх гэд хоёр хэсгээс бүрдэж байгаа. Тий. Hybrid house бол өөрийн гэсэн онцлог бас одоо гаднаас нарны халуун элчийг тасалгаан нэвтрэл өөрийн гэсэн онцлог технологитой. Тэгэхээр тухайн технологид нийц хүч шийдлийг бид нэр одоо тухайн одоо төрлийн барилгад хийх зүйтэй байгаа. Тий. Тэгэхээр гадна талын одоо гонхны хэсгийн цонх бол дулаан сайн дамжуулдаг. Гонхон дотор байрших цонх нь бол гонхонд үүсэх дулааныг маш сайн тусгаарладаг. Мөн тасалгаанд байгаа дулааныг сайн тусгаарладаг шийдэл бүхий цонх байх зүйтэй байгаа. Харин эрчим хүчний хэмнэлтэд амны орон сууцнд бол одоо гадна талын гонхны хэсэг гэж бол байхгүй. За тэгэхээр бол эрчим хүчний хэмнэлтэд цонх бол цонхны хувьд гэх юм бол зун нь сэрүүн, өвөл нь дулаан байх шийдэл бүхий одоо цонх байх зүйтэй. Харин пассив барилгад бол арай өөр. Пассив барилгад болохоор ямар барилга вэ гэхлээр идэхгүй халаалттай барилга гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шалны халаалт юм уу, пар одоо ямар нэгэн цахилгааны үүсээр ажилдаггүй. Тэнд байгалийн одоо нарнаас ирж байгаа нийлүүлэн туяагаар дамжуулж одоо таслах халаах одоо шаардлагатай. Мөн нэвтэрсэн дулаан, гэрд нэвтэрсэн дулаан урт хугацаанд сайн хадгалж тийм зөвлөл бүхий одоо шилийн эц цонх байх нь тэнд их чухал байгаа та. Харин төвийн халаалттай одоо нийт эзэмшлийн барилгуудад бол өвөл нь бол халаалтын үйлрлийн хэм онгоор халаалт нь ирээд за тэгээд одоо 5 сар халаалт нь зогсдог. Тэгэхээр өвөл нь одоо халаалтын үйлрлийн хэм он гэдэг бол туршид яг тухай өгдөж байгаа одоо дулааны цахилгаан станц өгж байгаа дулааныг одоо барьж авах үс доторх айл одоо тав тухтай байх үс дулаан байлгах тийм зорилт бүхий цонх байхын зүйтэй. Зун нь болохоор нарнаас ирж байгаа нийлүүлэн туяаг аль болох багасгах байхын зүйтэй. Ер нь бол одоо дулаан хамгаалалт гэхээр бас нэг орхитуулдаг зүйл болохоор хөргөлтийн дулаан хамгаалах. Ер нь бол дулаан хамгаалал бол халаалтын дулаан хамгаалал мөн хөргөлтийн дулаан хамгаалал гэж хоёр янз. Тий. Халаалтын дулаан хамгаалал нь болохоор хүүдний үйлрэл дулаан хадгалах чухал гэдэг бол хөргөлтийн дулаан хамгаалал нь зуны үйлрэл тухайн тасалгааг сэрүүн байх нь чухал байна. Тий. Тэгэхээр ер нь бол одоо барилгын салбар одоо Монгол улсад маш олон төрлөөр хөгжиж байна. Барилгууд маш олон төрлөөр баригдаж байна. Тэгэхээр яг тухайн барилгад яг тохирсон зөв цонхыг хийх нь л их чухал.
Аль улсын материал вэ гэхээр ер нь бол одоо low E гэдэг төрөлхтэй шилийг бол Оросоос оруулж ирдэг. Зөвлөн бүрээстэй low E шил байна. Зарим одоо суулгалтанд ашиглах одоо тууз байна. Туузыг бол Германаас оруулж ирж байна. Гэх мэтчлэн ер нь бол тухайн материал нь одоо аль улсад хаана одоо илүү дэвшилтэд байна. Тэр нь л гэж чухал. Мөн барилгын зориулалт болон хэм хэмжээнээс шалтгаалаад өөр төрлийн шилийн хицэлтэй болж таарах нэ. За барилгын одоо энэ хуунцар цонхны стандартыг бол 2007 оноос эхэлж боловсруулж эхэлсэн байл. Энэ стандартыг боловсруулахдаа бол ерөнхийдөө хойтлын энэ Европ, Оросын холбооны улсын стандартуудыг ер нь голдож түшгэлсэн. За зарим нэг хэсэг нь бол бараг шууд хуулбарсан тийм байд юм байл. 2007 гэдэг чинь одоос 19 жилийн өмнө шүү дээ. За одоо энэ сүүлийн үеийн энэ шилэн фасад, за энэ металл буюу хөнгөн цагаан харамтай цонх, энэ хийцлийг бол ерөнхийдөө муртлаас бүгд хятадтар тусын стандартуудыг голцоо бас түшгэлж хийсэн юм байна лээ. Гэхдээ энэ дээр бид нар бас одоо бас бодох юм байна. Юу гэдгийг за яг цаг өөрийн байгаль цаг өөрийн онцлог нөхцөлийн хувьд бид нар одоо уртлын хөрштөгөө бүгд хятадтай тустай яг нийтлэл төвшин байх уу гэдэг. Тэгэхээр манайх бол эрсдэл суур амьсгалтай. Тэнд бол харьцангуй одоо дулаан чиглэг уур амьсгалтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд байгаа дулаан одоо эрчим хүчний хэмнэлттэй материал гэж ингэж үзээд байгаа материал маань яг манай орны энэ цаг өөрийн нөхцөлд бас тохирох уу гэдэг дээр бол бид нар бас ярих шаардлагатай. Сүүлийн үед бол энэ цонх үйлдвэрлэлийн, цонх шилийн үйлдвэрлэлийн салбарт бас олон жил үйл ажиллагаа явуулж байгаа топ хэмжээний аж ахуйн нэгжийн захирлуудтай уулзаад ярилцж байхад бол одоо энэ стандарттай өөрчлөлт оруулцгаая, энд хэдүүлээ гэдэг ярилцсан энэ гэсэн саналууд их гарч байгаа. Манай зүгээс, манай байгууллагын зүгээс бол нэг л зүйлийг хэлээд байгаа. Тэр нэг бид нар одоо байгаа стандартаа эхлээд хэрэгжүүлээ сурах. Тэгжээж бид нар дараа нь одоо стандартынхаа өөр хөгжил дэвшилтийг рүү ярилцгаая, шинжлэх юм руугаа. Тэгэхгүй бид нар бол одоогоо стандартаа нөгөө 800 орчим байгууллагууд чинь одоо хэрэгжүүлж байгаа нийт байдаг бол маш хэцүү тоо гарч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энийгээ ингээд хяндаг, энийгээ яг ингээд хэрэгжүүлэхэд нь одоо ингээд хяналтаа тавьдаг ийм тогтолцоог бий болгох шаардлагатай. Тэгээд стандартын хувьд бол бид одоо бас тодорхой хугацааны дараа сайжруулад явах юм боломж байгаа. Одоо байгаа стандартыг бол хангалттай сайн стандартууд гэж үзэх үү? Ер нь бол одоо яг л судалгааны үндсэн дээр тавьчихсан л стандарт, эцэг стандартууд байгаа шүү дээ. Тэгэхээр бид одоо яг тэн дээр бол бүр их нарийн байдаг. Жишээлх юм бол хуунцар цонхны бэхлэгээ төмрийг одоо металл зурч буюу одоо битүү хүрээж аазандаа одоо энэ төмөртэй байх хэвээр. Тэрний хоорондын зай хоорондыг одоо ингээд бид нар одоо энгийн нэг хэлэхээр бол шив гэж ярьдаг юм дөө. Шив буюу тэр нөгөө нэг өөрөө хэрэгдэг болтоо бэхлэх тэр хоорондын миллиметр зайг хүртэл заагаад өгсөн байдаг байхгүй. Тэгэхэд бид одоо ингээд бүр дээж сорьцсон давж байгаа цонхон дээр харахад хүртэл баг хоёр болонд нь ганцхан бэхлээ тайцсан байх жишээний. Тэгэхээр бид нар одоо их юун түрүүнд одоо байгаа энэ одоо мөрдөгж байгаа энэ стандартаа бүгдээрээ дагаж мөрдөж биелүүлдэг болох шаардлага байна л гэж харагдав. Ирэх 5-10 жилд ер нь Монголын цонх шилийн хийцийн салбар ямар чиглэл рүү яаж хөгжих төлөвтэй байна? Мөн одоо орж ирэхээр хүлээгдэж байгаа шинэ технологиуд ч юм уу ирээдүйн төлөвийн талаар та хоёр манаас өөрсдийн санал бодлоо хуваалцахгүй юу? За ер нь цонх одоо эрчим хүч дэлхийд даяар одоо ногоон материал, барилга ер нь бол ногоон болж ин л да. Тэгээ ногоон болж ин гэхлээр юу гэсэн үг вэ гэхлээр одоо байгаль тээлтэй материал байх нь байна. Материал нь дахин боловсруулагдсан бас материал байх нь байна. За тэгээд хөндөө ээлтэй дулаан баг дамжуулдаг. Тэгснээр эрчим хүч, халаалтан зарцуулах эрчим хүчний хэмнэлттэй ийм шийдэл рүү, технологи руу, хөгжил рүү явж байна. За тэгэхээр энэ чиглэлд одоо барилгын материал дотроо цонх дотроо бол одоо үндсэн материал, туслах материалууд их хөгжиж байна. За туслах материалын их юм бол шил хоорондын зай баригч, дулаан дамжуулалт нь улам буурж байна. За тэгээд цонхны шилгээний одоо технологи эсвэгжиж байна. Тэр дотроо бол лови төрөлхтэй шил байна. За тэгээд цонх нь одоо дулаан хадгалахаас гадна мөн дулаан боловсруулдаг болж байна. Тэгээ за тэгээд дулаан боловсруулах гадна эрчим хүч одоо цахилгаан боловсруулдаг болж байна. Тэ илүү тонголог болж байна. Тэ мөн одоо илүү дулаан дамжуулалт нь бага бас болж байна л да. Тэ цонхны шилгээний үед. За цонхны үндсэн материалын хувьд ч гэсэн
одоо полимер материалууд их одоо төгөөмөл дэлгэрч байна. Полимер дан гац одоо ховонцэр биш мөн хөнгөн цагаан материалууд. За тэгээд мод ховонцрын холимог материалууд гэх мэтчлэн мяндсан шилэн дийлмлийн одоо холимог материалууд гэдэг материалын хөгжил бас нэлээд явж байна. За цонхны суулгалтын шийдэл бас маш өргөн олон янзаар дэлгэрч байна. Тэгээд цонхны одоо манай компанид гэдэгтэл энэ жил одоо 4 давхар шилгээд 2 шилэн зөөлөн бүрстэй лөөгийн шилтэй 52-ын шилэн багц гэж цонх бүх одоо шийдэл бүхий цонхыг нэвтрүүлж байна. Энэ цонх нь болохоор одоо манай хийж байгаа эрчим хүчний хэмбэлтийн цонхноос 20-оос 30%-аар илүү дулаахан. Төгөөмөл цонхнуудаас 4-5 дахин дулаахан ийм цонхнууд байна. За пассив барилга зориулж одоо хит цагаан шилийг бас нэвтрүүлж байна. Хит цагаан шил нь болохоор энгийн одоо шилийг бодвол илүү тонголог нарны хэлжийг нэвтрүүлнэ. Их мэтлэн судалгааны ажлууд, нэвтрүүлэлтийн ажлууд бол цонхны салбарт бол нэлээд явагдаж байна. Таны хувьд одоо сая бас Тамира менежер хэлж байна. Эрчим хүчний хэмнэлтэд байгаль орчинд хэлтэй тий. Ер нь бол энэ эрчим хүч хэмнэлт тал руугаа чиглэсэн одоо энэ шинэ технологи, шинэ инновац хүчин гэсэн энэ тусгай зориултын лобби төрөлхтэй тий. Ингээд хооронд нь хашил хоорондын цаандаа хэмэд үүсэн. Энэ технологи бол асар хурцтай орж ирж байна. За дараагийн нэг асуудал нь бол одоо энэ барилгын хөгжлөө дагаад одоо энэ битүү шилхан одоо ингээд яаж ганжуулсан хатаалгатай шилнүүдээр маш их орж ирж байна. Энэ аюулгүй байдал талаас бас нэлээсээ. Тэгээд ер нь бол зүгээр бас миний нэг анзаарч идэг бас бодож идэг юм гэх юм бол бид одоо юу гэдгийг яг энэ барилгын одоо дэлхийн хөгжлийг дагаад энэ ногоо хөгжил рүүгээ бүгд явж шүү дээ Монгол их чиг хандлага нь бол одоо зүгээр жижиг юмнуудаа бас бид нар яг яс сайхан чамбаа хийж сурмаар байна. Одоо жишээлх юм бол цонхны шилийн хийцлийн хамгийн нэг чухал зүйл бол тэр нээлхий буюу онгойдог тэр порч гэж нэрлэгддэг тийм. Тэр нээлхийн тоног лимиг гэдэг бид нар одоо яг стандартын дагуу хийж сурдаг байна. Жишээлх юм бол одоо Австрид, Туркт бол орон дотроос ингээд нээлхийг порчг бол ингээд удирдлагаар ингээд салхи орох хэмжээг нэг багаар нь тохируулаад ингээд ийм хөгжлийн түвшинд очичлаа шүү. За бид бол тийм түвшинд очино. Одоо асуудалгүй техникээ хийгээд эхлэх байх. Тэрнээсээ өмнө бид нар одоо энэ олон одоо энэ үйлдвэрүүд маань яах вэ гэхээр одоо тэр бидний нэг хэлж нийл таасна далвар нуус гэж нэрлэдэг те нөх хятадтай одоо ингээд ийл байдаг ингээд амар олон юм шүрүүгээр яцдаг тэр нь ингээд тодорхой хугацаанд ашиглалтын юмнаас болоод порч нуунждаг ч юм уу янз бүрийн асуудал болоход тэрийг ингээд заавлаад нүүхүүлддэг ч юм уу харагдах байдлаасаа тэрүүгээрээ дулаад тэгээд ер нь бол тэр одоо өмнөх одоо 20 жилийн өмнө 30 жилийн өмнө анх Монголд бол одоо энэ хунцар цанх орж манай иргэд бол вакуум цонх гэж нэрлэдэг шүү дээ. Хунцар цонх орж ирж явах үед бол түүхэн үүргээ гүйцэтгэж үлдчихсэн. Одоо яаж ч л өнөөдөр бүх цонхны үйлдвэр одоо энэ Австрийн Мако гэдэг 2 хонголтын тий. Одоо ер нь хамгийн эдлэгээ чанар сайн даадаг гэж хэлэх юм уу тий. Энэ нуус төгжээр үгөө ороод тэрний ядгүй гэхээр одоо ингээд Porsche-г зүгээр ямар ч айлын эзэн материалын төлөөс 1500 төгрөгөөр дөрвийн тусгай дэлгүүр аваад тэрүүгээр ингээд урагш нь хоош нь өвөл зуны тохиргоо дээр нь тавьчихна. Дээшээ доошоо тэгээд тийм амар аптерик юм аа ингээд шүрэг мастер энэ ингээд нуус төгжөө болох шаардлагагүй шүрэг мөрөг болохгүйгээр ингээд тэрийг ингээд чангалаад урагш нь хоош нь дээш нь доош нь болгочдөг. Энэ жаахан одоо энэ хөгжиж байгаа энэ технологийн шинэ юмнууд руугаа дагаад явмаар байна. Тэгэхгүйгээр л одоо гэдэг нь хян дүний саналаар уралдаал хян дүнээр ингээд зах зээлд нийлүүлэх гээл тэгээл нөгөө нэг тийм одоо ямар ч шаардлага хангахаа байцсан ийм нуус төгжөөнүүдэд хэрэглээд л ингээд ах юм бол бид нар бол одоо ингээд цаашаа дараагийн хөгжлөж бол байхгүй л гэж байна. Тэгэхээр барилга бүтээцийн хувьд бол цонх ямар чухал юм бэ гэдэг ойлголтыг өнөөдөр бол хідэн талаас нь гурлаа ярихыг хичээж байна. Тэгээд ярилцлага үндсэндээ дуусах төгөж байна. 3 минут үлдсэн байна. Энэ ярилцлагын туршид дурддаггүй заавал хэлэх ёстой нэмэлт мэдээлэл та хоёр маань бас хэлж болно. Манай Аж Түс компани энэ 26 оны 1 сарын 1-ээс нэг шинэ бүтээгдэхүүн одоо үйлчлэгийг гаргасан. За энэ ямар үйлчлэг вэ гэхээр бид нар цонх үйлдвэрлэдэг компаниуд дээр бид нар гүйцэтгэлийн хяналт гүйцэтгэлийн дараах хяналтыг хийе. Явцын болон гүйцэтгэлийн дараах хяналтыг хийе гэдэг. За энэ төслийг бид нар бичээд бас ингээд хамтарч ажилладаг байгууллагуудаа хөргүүлсэн. За тэгээд хамгийн ихний маш даатгаар хүлээж авсан компани бол Цонх Construction компани. Цонх Construction компани хэрэгжүүлсэн зайсан Хайланд төслийн нэг блок дээр манайх хэмжилтийн ажил хийсэн. За энэ яаж явдаг вэ гэхээр энийг бол одоо гэдэг цонхны аудит гэж нэрлэдэг. За энэ яадаг вэ гэхээр одоо юу гэдэг
цонхны хэмжээ авалтаас нь ахуулаад үйлдвэр дээр эсгүүр тэгээд наалт, шивэлт, угсаргаа, тэгээд шил, хавсралт ингээд шилээ дарах, тээвэрлэл, даваачаа суулгах бүх процесс дээр нь манай залуучууд очиж хяналтаа тавьчихж байгаа. Тэгэхээр эднийх өөрсдөө хийж байгаа бүтээгдэхүүнээ чанарыг хариуцахгүй болчихж байгаа. Эдгээр технологийн алдаатай эсвэл ямар нэгэн угсралтын алдаа гаргасан бол манайх 3 удаагийн хэмжилт дүнэлт хийгээд ийшээ бичгээр өгөөчж байгаа. Алдаанууд өгч байгаа. Тэгэхээр эднийх яг уу гэхээр тэрний дагуу одоо ингээд алдаануудаа засаад бидэрт мэдэгдээд бид нар яхаар дахиад очиод хэмжилтээ хийгээд яхаар эднийх бол эдний цонхон дээр бол юу гэдгийг чанар дээр бол тийм асуудал технологийн алдаа ч юм тийм гарах боломжгүй болчихж байгаа. Тэгээ бидний одоо хамгийн анхны төсөл дээр хамтарч ажилласан юу бол маш амжилттай болоод дараагийн төслүүд дээр хамтарч ажиллахаар болсон. Цонх construction компани бол одоо яг Монгол улсын цонх шилийн зөвлөлтөлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас хамгийн анхны хөндлөнгийн хяналтын одоо аудит хийлгэж байгаа ийм байгууллага болсон. Тэгээ энэ бол одоо бас Монголын цонх шилийн эзлэх салбарт цоо шин хамгийн эрэлттэй, хамгийн чухал одоо юм бас нэг үйл ажиллагаа бүтээгдэхүүн болж байна гэж ингэж ойлгож байгаа. Тийм байна. Танд нэмэлт мэдээлэл байна. Тийм манай компани одоо үүсгэн байгуулалтаас хойш маш олон одоо Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа барилгын төслүүдэд цонх хаалгуудыг хийсээр ирсэн байдаг. Тэрний нэг нь болохоор одоо дархны шинэлэг апартмент гэдэг анхны ногоон барилга байгаа. За тэгээд сарва шилтгэн хотхон байна. Одоо хаан уулын 19 дор оруулын тэнд одоо барилдаг. Одоо анхны л одоо бас эрчим хүчний нэмэлттэй барилга байгаа. За тэгээд одоо энэ hybrid house, за тэгээд пассив анхны одоо Монголын зоохгүй гэрт бас манайх цонх хийлээ. Тийм. Тэгээд бол ер нь бол бид тэр энэ хөндлөнгийн ийм одоо аудит үйлчлэгийг одоо оруулах хүсэлтийг бас аж дүүстэй байна. Тэгээд аж дүүсийн одоо аж дүүсээр зайсан баригдаж байгаа одоо зайсан хайлан төсөл дээр аудитын чанарын одоо үйлчлэг авсандаа маш баяртай. Тийм. Манай компани одоо ер нь батгаад хугацаа айл болгонд одоо ямар ч төсөл хийсэн өгдөг. Гэхдээ одоо баталгаад хугацаа эдгээр өгч байгаа боловч яг манайх үнэхээр яг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартууд байна. Барилгын норм ба дүрмд нийцж одоо хийж байгаа цонхууд нийцж байгаа эсхийг одоо баталдаг, одоо юу шалгадаг, батламж харгадаг, одоо баталгаа болгодог компаниуд ажид үс байгаа. За маш их баярлалаа. Барилгын материалын үйлдвэрлэл тэр дундаа цонх болон шилийн хийцлийн өнөөдрийн хөгжил Монгол улсад мөрдөгдөж байгаа дүрм журам, за цаашдын технологийн инновац, шинэлэг байдал, бүр хамгийн чухал нь эрчим хүчний хэмнэлт бөгөөд тэр дулаан хадгалах үйл явцад цонх шилийн хийцэл ямар чухал юм бэ гэдэг ойлголтыг бас өгсөн та хоёртаа баярлалаа. Цаашдын ажил үйлсэнд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ бид өнөөдөр ач дүүс компаниг гүйцэтгэх сахирал Адиа болон Цонх Construction компани ерөнхий менежер Тамир нартай ярилцлаа. Энэ ярилцлага Монгол Телевиз болон терминалийн пэйж дээр хадгалагдсан мөн YouTube-с хүлээн аван үзэх боломжтой. Эх 7 хоногт шинэ зочдтойгоор хэрэг мөлцөө баяртай.